сайн байцгаана уу? Та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргье. Шинэ ондоо эрүүл инээдхөөр аз жаргалаар дүүрэн бэлтгэж байх болгой. Ирж буй гал морин жилдээ олон манхаа үлгийдэн авч хідүүлээ тэр болгоныг ярина гэдэгтээ итгэлтэй байна. За ингээд бичлэгэндээ орцгоё. Эцсийн эхлэж манай хүн аавтайгаа ярилцаад эхэлж байдаг. Аав нь чамтай хамт байх хэрэггүй гэдэг чи итгэлтэй байна уу? Тийм ээ, огтхон ч өвдөхгүй байна. Харин аавтаа сайхан амрах хэрэгтэй шүү. Маргааш өглөө таныг ээжил хүлээж байгаа. Хажуу өрөөнд нь байж ямар нэгэн зүйл тохиолдвол дуудаарай гэж яваад өгнө л дөө. Манай хүн тэрийг нь хараа бөөн баяр өөрийгөө дэвхцэл их чөлөөтэй боллоо. Үндэ намайг модон сэлмээр сохоогүй штэ гэдгийн дөр өөрөө яриад. Үнэхээр азгүй юм да бэлгсак. Нас ихэх тусам бэлгсак бит хоёрын хүчний ялгаа улам томорч. Өмнө нь тэр надаас хав илүү эрх мэдэлтэй, илүү хүчтэй байсан бол харин одоо би түүнээс илүү хүчтэй, илүү эрх мэдэлтэй болж байна. Би энэ янзаар яваад байвал өөрийгөө хорон санаатан шиг мэдрээд байх юм. Ямар хэцүү юм бэ? Нэг хятад дараамууд дээр гардаг өөрийгөө хувдлаа хэмцсэн болж дүрсгэж бусдыг гүжирдэг эмгтээчүүд чиг санагдаад байх юм. За тэр ч яах вэ? Ирээдүйдээ жаахан болгоомжтой байхаас хэрүүдийн хэлсэн зүйл томчуудад итгэсэн байж болох ч бэлгсэг үндэ болгоомж өгдөг нь батлагдлаа. Гэхдээ тэр ирээдүйд тийм балай зүйл хийхгүй нь ядчил надад таатай юм. Юмс үнэхээр төнгөтэй болсон байна. Болгоомжтой байх хэрэгтэй. Ламбардигийн тэтгэлгийн уулзалт маргааш болно. Хэрвээ би тэр хүнтэй уулзах чадахгүй бол бүх зүйл буруугаар иргэнэ. Манай хүн ямар нэгэн хүнийг өгүүлээд байгаа. Тэгээ тэр хүнтэй уулзвал өөрийнх нь ирээдүйд айгүй хэрэгтэй болохоор тэр хүнтэй уулзах гад өөрийгөө бэлтгээд байгаа. Харин энэ үеэр манай 2 дугаар ханхүү амар хөөрхөн. Хортой ч гэсэн хоолыг нь идэл. Өнөөдөр арай илүү хортой байна шүү. За яах вэ? Одоо баг эмийн найрлага дуусчих шиг байна. Манай хүн чинь тягийн хэлснээр гинт зүгээр болчвол хүн болгонд шижиглэнэ гэдэг бодлоор жүжиглсэн чигээрээ юм аваж идэг. Тэгэхэд манай хүний дотоод дуу хоолой нь өөрт нь ярьдаг л та. Чи түүнийг ирнэ гэдэгт үнэхээр итгээд байгаа юм уу? Тэр хугацаа үлдсэн гэдэгт гайхаж байна шүү. 3 өдөр, 4 өдөр аль эсвэл чи намайг өгсний дараа амлалтаа биелүүл чам дээр ирэх үү? Тэр чам дээр эргэж ирнэ гэж хэлсэн чи хизээвэ? Өсний чин дараа л ах та. Бууж тэр чам шиг хүнийг аль хэдийн мартсан байх. Үгүй тийм биш. Тэр заавал дараагийн удаа над дээр ирнэ гэсэн. Эрэхтэй заавал ном авчирч өгнө гэсэн. Тэр намайг нартан ч байхгүй. Би чамайг хүлээсээр л байгаа шүү. Принтия гэж хэлээд дисцэн солигдноо. Хүүхдүүд ч бас тэтгэлэг зориулагдсан зэнгүүнд оролцог. Харамсалтай наваа Принтия хараахан идэгрээгүй байгаа. Эмчийн оншоор бол толгой нь хүнд гимтээгүй. Болохоор тэр зүгээр гисэ. Би театрын хамт тоглож болох юм уу? Үнэн гэж юу? Гээл манай хоёр ихэр бол амар хөөрхөн. Ер нь л тэрэндээ айгу баялж хөөрөөд байгаа юм л та. Энэ манай гаалгахан л жоохон санаа зовоод би энэ яаж байгаа бол зүгээр болоо гэж бодсон шигээл. Манай Принтия цэнгүүнд оролцоод гүнж байгаа байлыг хараад байгаарай. Би Сэлэн бүлэгмийн Нэд гэдэг хүн байна авхаа. Тантай уулзах минь нэр төрийн хэрэг. Гэх мэтчлэн өндөр зэрэгтэй худалдаачид их мөнгөтэй хүмүүс манай Принтиагаас ер нь бол анхаарлаа сарниулахаа болчиход байгаа юм л та. Ер нь санхүүгийн болон хамаг эмний том магнатууд манай Принтиагаар тойроод байгаа. Энэ бол учир нь энэ газар бол тэр чигээрээ том магнатууд, том улс төрчид, том хүмүүсийн цуглардаг газар буюу Ламбардигийн тэтгэлгийн сан шүү дээ. Энэ тэтгэлэгт бүрдсэн хүмүүс тогтмол оролцдог байр суурь өсөхийн тулд биентэйг илүү ойр болгохын тулд энэ цэнгүүнийг зохион байгуулдаг. Энэ тэтгэлэгт ер нь бол илүү нөрлөөтэй хүмүүс зөндөө байгаад байгаа. Тэгээ тэдэнтэй холбоослолботой бол тэдэн ч гэсэн ашигтай. Зарим Ламбарди болонгуудаа та нар миний мөнгөөр сурсан шүү, тийм шүү гэдгийг илэрхийлдэг болохоор тэд нар Ламбардид үнэнч байлгахыг ер нь шаарддаг. Тэгээ манай хүн Кенри гэдэг эмэгтэй хайгаад байгаа. Ингээ байж идэл хажуугаар нь нэг шивгчин зурж өнгөртөө. Та ядрахгүй байна уу? Гимцснээс чин хойш тийм ч удаагүй байна шүү дээ. Та түр амарсан дээргүй юу? Тэгье. Амархаар явж байна уу Принтия? Амарё. Чи нэг цаг орчим хийлээ шүү дээ. За явцгаая. Зүгээр дээ тэр хараахан ирээгүй. Жаахан амс хийхэд болохгүй юм байхгүй гэж хэлээд амар хөөргөн сандал дээр очиж суулгаа. Манай хоёр ч юм хүлэг баатар юм уу ааш өмсөж байгаа овцнуудыг хараад байгаарай. Принтия чи ядарч байгаа байх. Билүү идмээр байна уу? Жүүс уумаар байна уу? Би бүгдийг наваад ирье. Үгүй би Принтиагийн дуртай зүйлийг авчирч чадна. Үгүй би элемтийн жүүс авчрах чинь гэж. Хоорондоо манай хоёр ихэр чи хоорондоо Принтиг булаацалтаад байгаа. Энэ үед нь мань шивгчин. Үгүй би та нарт дайлалны чинь хүссэн зүйлийг аваад ирэх өгсөж. Үгүй бид өөрсдөө хийж чадна. Чи хүлээж Принтия бид хоёр авчаад ирье. Тэр хоёр хоорондоо өрсөлдөд байгаа байхгүй маань Принтиг булаацалтаа. Тэгэд асрагч нар нь түүнд их санаа зовж байгаа нь харагданаа. Тэгэхэд хойнонд арай даамал ухааны нэг хүн гарч ирээд үйлчлүүлэгч хүн ийм зүйл ярьж болдгүй юм. Гэхдээ та хүнд бэртээгүй гэдэг сайн хэрэг шүү. Принтия авахаа. Юу гэсэн бэ? Надад бүх үйлчлэгч нар сайн болчихсон юм байх та. Миний надад тал засч байхыг бодоход боловсралтай туслах хүртэл минь хандаж байна гэдэг л үнэхээр гоё байна. Би үнэхээр зүгээрээ. Авахаа ямар хөөрхөн юм бэ? Би одоогоор жаахан хүч чадалгүй байгаач ажилчдын сайхан сэтгэл олон талаараа надад тус болох болно. Одоо хөдөлж эхлэхэд арай хялбар болсон байх учиртай. Энэ үеэр түүний хайгаад байсан эмэгтэй үүднээс гарч ирнэ. Яг үүднээс гараад ирэхэд манай хүн босох гэж явж байхад хоёр ихэр аль нь нэг нь уух юм авчирсан, нэг нь идэх юм барьсан хурж ирээд үзэлцэнтэй билээ идэх үү
юу? Алимны жуус уух юм уу гэдэг манай хүн хажуугаар нь шууд зурж өнгөрөөл таны амрыг ирье. Би бол Ферентиа Ламбарди. Ламбардигийн тэтгэлэг зориулагдсан цэнгүүнд тавтай морил. Хүлээж байгаарай. Би тань руу хамгийн шилдэг ивент тэтгэгчийг илгээх болно. Хинлүү илгээх гэдэг байвал 2 дугаар анхи болов. За өнгөрсөнд санацгаая. Рулакийн бие муудаж Кейтлин түүнийг ирэхээр ирсэн байдаг. Чи Ламбарди гаршид дахиад ирэх шаардлагагүй. Эрхэмзээсээ тэр чин Ферентиа. Заавуу Кейтлинийг гаргаж өггүй эрхэмдээцээ. Ийм зүйл хэлэх хэрэггүй шүү дээ. Хүндлэл дунд түүнийг Ламбарди нэрийн доор найрсгаар үдэн гаргаарай. Ойлголоо. Кейтлин ахвай. Ийшээ явна уу? Эрхэмдээ эцгийг сайн асраарай гуй. Бүү санаа зовоо. Тэр чинь миний өвөө шүү дээ. гэж хэлээд өмнөх үйл явдлуудыг мань санддаг. Яг л Ламбарди гэр бүлийг мартахгүй тул чадхаараа хичээж буй мэд тэгхитэнтэй эргэн харж байсан тэр Кейтлиний төрх одоо хүртэл миний сэтгэлд гүн үлдсэн байдаг. Намайг Кейтлин баруун гэдэг. Ференти авахаа мөн Булион Мирон хоёроо бидний нэрийг ч гэсэн мэддэг хэрэгүү. Ламбардийнхнаар эвээгдсэн хүний хувьд яахан Ламбардигийн хүмүүсийг мэдэхгүй байх вүлээ? Үнэхээр гэвэрээ байна шүү. Тэр Ламбарди гих сэтгэл одоо хүртэл байсаар байна. Та үнэхээр баруун гэр бүлийн хэрэгүү? Баруун гэж нөгөө сэлэмчин баруун мөн биз дээ. Баруун гэрийн эмэгтэйчүүд нь хүртэл сэлэм сурдаг гэж сонссон. Хардаа миний гар хүртэл ивэрсэн байгаа биз дээ. Гэхдээ баруун гэр чинь өмнөдийн янзгууртны суудлаас аль хэдийн арчигдаад 10 жил болсон байна. Чимээгүй гараа. Та хоёрын хэлсэн хичээлээ сайн судалсан бол та. Эзэнт гүрний сэлмийн урлагийн түүхийн хэмчин сэлэмтэй холбоотой бүхнийг мэддэг тийм ээ. Баруун гэр бүл дээр үед үеэс үед дамжигдсан ирсэн сэлмийн эрдмээ хааны гэр бүлд өвлүүлж байсан түүхтэй. Харин тэр нь одоогийн эзэнт гүрний сэлмийн урлагийн үндэс болсон юм. Цаашлаад эзэн хаан гэр бүлийг минь хийж бүтээсэн зүйлийг үнэлж намайг ордны авахын болгон ордонд оруулсан байдаг. Мирон гэлэн эрхмүүд ирээдүйд Ламбарди хэвээр байвал хааны ордонд очих хэрэг олонтой гарна. Тэр үед надтай таарвал танихгүй хүмүүс чиг өнгөрөхгүй гэж найдаж байна. Кейтлиний инээмсэглэн ярьж байгаа боловч нөхцөл байдал тийм ч энгийн биш. Барууныг бүлхэн унгаж байж суудлыг авсан хүмүүс хатны гэр бүл болох Агнес шүүжүүдээ. Нуран унсан баруун гэр бүлийн нэр төрийг сэргээхээр мөн Агнесаас өшөө авахаар Кейтлин өмнөх амьдралд минь аргагүй эрхэнд Ламбардигаас нүр буруулж Фрицтэй гар нийлэн ажиллахаас өөр аргагүй хийсэн. Энэ удаад танаар яасан ч тийм зүйл хийлгэхгүй. Хааны ордон гинэ янзтай юм аа. Үндэ би саяхан аавтайгаа хамт хатны өргөнд зочилсан юм. Бас тэнд нэг найзтай болсон. Найзаа нэгдүгээр ангуу гэлж гэнэ үү? Үгүй ээ. Хатны өргөө хитрхи том болохоор төөрч яваад таарсан юм аа. Хар үстэй бас үнэхээр сайхан сэтгэлтэй хөвгт байсан. Гэхдээ өвдчихсэн гэсэн. Ээж нь тэр үйлчлэгч нар ч тэр байхгүй болчихсон болохоор дандаа өвдөж өлсөж явдаг юм шиг байна лээ. Тэгээд би байсан бүх чихрээ өгчихсөн. Гэхдээ санаанаас гарахгүй байна. Хааны ордонд ажилдаг юм бол миний оронд түүн туслаад өгч болох уу? Ференти авахын гуйлт болохоор тусалмаар байгаач эрхэмдээ эзсийн доор ажилдаг учраас хатны өргөний талаарч тийм сайн мэдэхгүй. Гэтэл манай хүн яг нөгөө нүдэрээ яддаг ширээкийн муужгаа чинь нэгдэг шүү дээ. Нүдэрээ ингээд сэтгэлийн татдаг. Тэр аргыг хэрэгжилж байгаа байхгүй. Тэр хүүд хэдэн настай юм шиг харагддаг вэ? Хатны өргөнд байхдаа уулзсан гэсэн байхаа. Эрэгтэй хөхтөө. Гэд байж итэл цаанаас нь Кейтлин эрхмээ. Дээдс таныг дуудаж байна. Тэнгэр минь бяцхан Ламбарди нартай уулзаж байсан юм уу? Эрхэмдээзээ таны тушаалаар Марвин Дрил миний би Кейтлинд түр авч явж болгосон болов уу? Мэдээж томчуудад ч бас өөрсдийн гэсэн ажил байдаг шүү дээ. Тантай уулзах таатай байлаа. Хатагтай Кейтлин надад ч бас эрэгтэй хүүхэд хар ус улаан нүдтэй их царайлаг хүүхэд байсан. Юу ээж хизээний найзтай болчихсон юм бэ? Тэрийг тооцохгүй шүү. Зөвхөн бүт хоёр чиний найз шүү. Ингээд Фрид зэрүүлсэн бэлтгэл ажил минь дуслаа. Кейтлин миний үгийг яг танк дамжуулах болно. Учир нь өнөөдөр ямар мэдээ сонсов гээл. Ер нь бол ордны тагнуул нь бол Кейтлин баруун нь Ламбардигийн ивент тэгтлэр ордонд ороод тэгээд Рулакд ордны тухай мэдээллүүдийг хэлж өгдөг тагнуулна гэсэн үг л дээ. Хоёрдугаар анхуугийн шивгчин үгсэн байдалтай олдсон гэсэн. Тийм ээ. Цогц нь 2 хоногийн өмнө Сербис голын өмнөд хэсгийн урсгал дээр олдсон. Гэхдээ усны ойролцоо олдсон юм бол цогцныг танихад тийм ч хэцүү байхгүй байсан байх. Цогцноос голын хажууд олсон ч үхлийн шаталгаан хутганы шарх байсан. Мөн 2 гарыг нь нийлүүлээд хүлчихсэн байсан. Тэгэхээр эзэнгүү газар үлдсэн хэрэг байх нь. Энэ хитрхи хожимжээ. Хэрвээ би 2 дугаар анхууд урьдчилсан анхааруулсан байсан бол тэднийг ингэтлээ хол явна гэж бодсонгүй. Мөн цорган зөв залгамжигчдаа тэрхий итгэх итгэл хүлээлгэж байна. Баруун үгүй. Хэрвээ цогцыг Агнесийн эзэмшлийн газар байрладаг баруун хэсэгт биш голын өмнөс хэсгээс олсон бол бяцхан анхуу аль хэдийн усанд урсаад явчихсан байсан биш үү? Тэгээд одоо юу хийсэн дээр вэ? Тэр Агнесийн новшнуудыг юугаар дүнгүүл зүгээр байх бол эрхэмдээцээ. Үндэ
Гэхдээ Ферентиа агаагаас саяхан сонссон нэг зүйл байна гэж хэллээд сая сонссон зүйлээ Рулакэд хэлсэн байдаг. Манай хүнийг ч оройд Рулак өөрийнхөө өрөөнд дуудаж өнөөдрийн цэнгүүнд оролцсон ядарсан байлгүй дээ. Үгүй ээ, нэг ядарсангүй. Харин ном уншаал жоох ядарчихлаа. Энэ ном чин үнэндээ өнөөдрийн цэнгүүн дээр баруун гэр бүлийн гишүүнтэй даарсан юм. Тэгээд энэ номын сангаас хайсаар агаад олчихлоо. Энэ сэлмийн талаар сайн мэдэхгүй ч барууны сэлмийн ур чадвар гайхалтай гэж сонссон болохоор уншиж үзье гэж бодсон юм. Гэхдээ та энд юу хийж байгаа юм бэ өвөө? Ажлаа хийхээр явж байгаа юм уу? Үгүй ээ, өвөө ч гэсэн амрыг гэсэн бодолтой байлаа. Өвөө чамайг өрөөнд чинь хүргээд өгье. Тийм ээ. Тэр үед Мирон гэлийн хоёр хитрхи урайллаа. Тэгээд би ядарчихсан байна уу? Тэд сэлмэнд үнэхээр дуртай шүү дээ. Эзэн хааны сэлмийн урлагийн үндэс суурийг тавьсан гэр бүлийн гишүүнтэй уулзсан тэдний хувьд сайхан байсан байх. Тийм ээ. Та хэдэд цэнгүүн таалагдсан бол та. Гэхдээ өвөө нь хамгийн бяцхан та ордон чин найзтай болсон талаар сонссон. Энэ үнэн үү? Яа, Кэтлин яг ажиллаа зөв хийсэн байх шүү. Энийг л хүлээж ийлээ. Өвөө та яаж мэдсэн юм бэ? Кэтлин авхаа танд хэлчихсэн байх нэ? Тийм үү? Тийм ээ. Тэгээ сонсоод байхад чи хатан ордон төөрсөн гинүү? Чамтай хамт нэг зарц байгаагүй гэж үү? Юу ч яг ч тийм биш л дээ. Зүгээр үнэндээ бидний ордонд руу явах замд ордны харууллууд манай сүүх тэргийг гинэс зогсоогоод аавыг нэлээд удаан шалгаж аавч тэдэнтэй нэлээд удаан маргалцсан. Сүүх тэргэнд ганцаараа үлдэхийг хүсээгүй. Яг тэр үед нэг хэрэм хараад ойлууд дагаад орчихсон юм аа. Тийм гэж үү? Харууллууд Галаган хоёрын сууж явсан сүүхийг зогсоосон гинэ. Аав танд хэлээгүй юм уу? Мэдээж хэлэхгүй шүү дээ. Аав маргаанд дургу хүн болохоор. Гэхдээ зүгээрээ аав хатны яриаг таслаад ууралсан. Ястай гайхалтай байсан шүү. Тийм үү? Тэгэхээр Галаган тэр дэггүй амьтанд тэгж хүлээцтэй ханджээ. Тийм ээ. Тэгэхээр аав бит хоёр зүгээр. Миний найз зүгээр биш байх шиг байсан. Өвөө хин нэгэн тэр хүүхдийг өвтгөж байгаа юм шиг байна. Тэр хүүхдэд ээж ч байхгүй, асрагч ч байхгүй. Цор ганцаархна. Тэр юу ч буруу хийгээгүй байхад хүн бүр түүнийг үзэн яддаг гэж хэлсэн. Нөгөө хүслээ ашиглаж болох уу өвөө? Та тэр хүүхдэд тусалж чадах уу? Өвөө юм чи намайг 2 дугаар анхуугийн тухай ярьж байгаа гэдгийг мэдсэн байх учиртай. Мөн Ламбардигийн тэр хүн тэр хүүхдэд тусалж байгаа нь Ламбардигийнхэн эзэн хааны өв залгамжлалын асуудал оролцож байна хэмээн үзэгдэх болно. Өвөөг ятгах амаргүй гэдгийг би мэдэж байсан. Тиймээс би энэ хүслээ өнөөдрийг хүртэл хадгалсан юм. Гэхдээ одоо яах вэ? Өвөөд чаахан шахалт үзүүлэх үү? Ферентиа тэр найз чинь хэн гэдэг юм? Фриз. Тэр хүүхдийн нэрийг Фриз гэдэг өвөө гэж хэлээд өвөө нь явнаа. За эрхэм дээдсэ. Виз буцаж ирсэн үү? Сүүх тэргийнх нь жолооч саяхан мэдээлэл явуулсан. Визийн гэр бүл өнөө орой хатны ордонд хонно гэж байна лээ. Мөн тэд маргааш оройн ордны цэнгүүнд оролцохоор төлөвлөж байна. Ойлголоо. Тэгж байгаа юм биз дээ. Одоо л бүгдийг орхих цаг болж дээ. Эрхэм дээдсэ. Жон, чимээг бүхэн хөдөлгөд бил. Энэ үйл явдлын дараагаар манайтай яг унтчихад аав нь орж ирж сэрэнэ. Өвөө чинь чамтай уулзахаар ирлээ. Ферентиа, салхинд гарцгаах уу? Чамайг юу баглсныг чинь гайхаж байлаа. Чи надад элдвийн өмнөс чихчихсэн харагдах юм. Бүгдийг нь түүн зориулаа юу? Наад юмсаа хизэнээс бэлдэж эхэлсэн юм. Удаагүй. Зүгээр л саяхан бэлдсэн. Үнэндээ би ордноос гарсан даруйдаа шууд бэлдэж эхэлсэн л дээ. Ингэж явсаар бид нар хатны ордонд руу очихоор болоо. Манай таа чинь энэ тэрүүгээр ширтээл юм гайхаал явж байгаад манай өвөө нь гайхаад чи юу ширтээд байгаа юм бэ? Сүүх дэрэгт хин нэгэн зогсох байх гэж бодсон юм аа. Учир нь хинч гаднаас хараад дотор нь хэн байгааг хэлж мэдэхгүй шүү дээ. Өмнөх шиг шалгалт хийнэ гэж бодоо юу? Эзэн хаан өөрөө байсан ч Ламбардигийн сүүх дэргийг зогсоож чадахгүй Ферентиа. Үүнийг санаж яваарай. Чи бол Ламбарди. Ламбардиг хүн эзэн хааны гэр бүлийн өмнө ч зогсож байхдаа айж имэж юр болохгүй. За өвөө, эрхэм дээдсэ. Иннээс цааш хатны өргөө би. Одоо хаашаа явах вэ? Бодох нэ. Түүнийг яг хаан амьдрдгийг сайн мэдэхгүй юм байна. Бидний анх уулзсан газар ойн дунд байсан шүү дээ. Өвөө, би түүнийг ойд харсан л үнэн л дээ. Гэхдээ би түүнийг хаан амьдрдгийг асуугаагүй юм байна. Зөвхөн хатны өргөөний баруун хэсэгт амьдрдаг л гэж сонссон. Наадах чинь байхад хангалттай. Зам дагуу байгаа бол өвөө нь мэднэ. За явцгаа ойлаа. Харин бидний очисон газар бол хуучны ордон. Өвөө, энэ зөв газар гэдэгт итгэлтэй байна уу? Баруун ойдох тусгаарлагдсан ганц ордон. Хааны татвар эмэс энд хүүхдээ хөнөөгөөд амиа алдснаас хойш энэ газрыг муу ёртой гэд хинж ойртгоо болчихсон. Ер нь бол бид хятад драмадаар үздэг байсан. Хүүтэн ордон гэж их нэрлэгдэг. Хааны хайрын нэлийг хүлээж чадаагүй, эсвэл шийтгэлцсэн эмэгтэйчүүдийг хордог газар байдаг байсан. Хүүтэн ордонд бэрхсэн байгаа нь харагдаж байгаа юм л да. Ингээ байж идэл хаалга онгойлгоод нэг хүн хар орж ирээгүй жирээ манай Ферентиаг твэрдэг. Энэ хэн байсан бэ гэвэл манай Фриз. Би чамайг санаад үхэх шахсан. Мэдэж байна. Тийм болохоор жаахан сул тавьчих. Би эргээд ирнэ гэж хэлсэн шүү дээ. Чи надад итгээгүй юм уу? Би итгэсэн. Чамд үнэхээр итгэсэн. Тэгсэн ч гэсэн би чамтай уулзахыг маш их хүссэн. Ферентиа ч гэсэн намайг сонссон уу? Мэдээ саналгүй яах вэ? Чиний төлөө би энэ хүртэл ирж байхад чи 2 дугаар анхүү Фриз мөн үү? Миний ач охиноо сол бай. Чи өвөгтэй эцээ их дүүрээжээ. Түүний нүд үс болон байгаа байдал нь тэр чигээрээ л Жовнисыг дуурайгуул харагдаж байна да. Одоогийн хааныг Жовнис гэдэг. Түүнийг дуурайгаагүй өмнөх өвөө болох Баатарлаг хаантай ер нь төстэй царайтай гэдэг нь харагдаад байгаа юм л да. Чи усны сувгаас гарч ирсэн харахнаас ялгаагүй харагдаж байгаа юм байна. Өвөө
Өвөө та түр зөксөгөөрэй. Түн гитрхи битгих муухай ашил. Өвөө нь яга бүр мартчихжээ. Тийм шүү. Одоо тэгвэл хідүүлээ дотгошоороод ярилцах уу? Ач охин ингэж удаан зөксөөд байгаар сайн хэрэг биш шүү. Өвөө нь энэ хүүд хэлэхүүг байна. Тэгэхээр чи түр дотгошоо ороод байж байгаач. Энийг аваад хурдхан нэг газар олоод сууж бай. Өвөө намайг эндээс холдуулахаар шийдсэн бол үнэхээр надад өөр хийж чадах зүйл байхгүй бол энэ боломжийг чамд олгохын тулд чадах бүхнээ хийсэн шүү. Хамгийн сайнаараа хичээгээрээ Фриз гэж бодоод ордны зүг орлоо. Чамаас тодруулах зүйл байна Фриз гэж хэлэхэд манай хүн хаалгаа хаан хаягдсан ордонд орж ирлээ. Доторх нь үнэхээр аимшигын кинон дээр гардаг шиг л харагдаж байна. Энд яаж 7 настай хүүхэд амьдарч болдгийг бүр гайхах юм алга. Бүр гав ганцаархнаа шүү. Айсандаа өвчтгүүл юм байх та. Өвөө болон Фриз хоёр хоорондоо юм ярилцаал байна. Яг юу гэдгийг сонсч чадахгүй л байна. Ямар нэгэн зүйл болсон болтой. Фриз өвөөгийн гарыг түлхлээ. Би чамайг өвөөд хамгийн сайн тал харуулаарай л гэж бодсон шүү дээ. Юу игээд байгаа юм бэ чи? Тэнгэр минь гэж түүнийг алан дамаанаа өвөө. Тэр хоёр яагаад цогтоо ороод тэрв? Юу гэхлээр би чамайг сим харахыг хүсээгүй шүү. Зүгээр л яриа чин хэр өрнөж байхыг мэдхийг хүссэн юм. Фриз хөөе байна уу юу вэ? Тэр намайг амьд үлдээнэ гэсэн. Өвөө чи намайг амьд үлдээнэ гэсэн. Тэгээд түүнд очих газар байгаад бол намайг чамтай түр дотгош орж бай гэж хэлсэн. Фриз сайн юм болжээ. Чиний өмнөөс үнэхээр их баяртай байна. Өвөө буцаж иртэл хоёулаа чиний өрөөнд орж бай. Алив намайг замчлаарай. Чи мэдсэн үү? Танай асрагчийн зохицыг хэд хоногийн өмнө олсон. Өөрөөр хэлбэл чамайг дараачийн хохирогч нь болсон ч гэж хинч тоохгүй гэсэн гэж өвөө нь хэлсэн болоод мань хүн гараа түлхсэн юм байлээ л дээ. Би чамайг амьд үлдээн. Дан ганц амьд үлдээгээ зогсохгүй. Хэрвээ чи хүсвэл тэднийг чамд болон ээжид чинь хийсэн зүйлийг төлөөсийг төлөвлөх болно. Би дуртаяа чамд туслана. Тэгвэл би юу хийх ёстой юм бэ? Та Френтиа шиг надад ямар ч шалтгаангүйгээр туслана гэж байхгүй. Надаас юу хүсэж байгаа юм? Ухаалаг юм гээч. Тийм ээ. Хатан чиний оршихуйг төвчж сууж чаддаггүй. Хатныг буулгаж авахын тулд чамайг ашигламаар байна. Тиймээс залуу хаан хүү минь. Энэ мөчөө зэхлэн чиний амнаас Ламбардигийн гарт гэдгийг санаж яваарай. Мөн эзнийхээ замд хүндэлсэн нохойг юу тохиолдгийг би чамд үзүүлэх болно шүү. Гэж хэлсэн дурсамж нь манай Фризийн толгойд эргэлдэж байдаг. Энэ үеэр манай Френтиа гараа өгөөд нэх хөөрхөн. Хоёулаа чиний өрөөлөө явна гэсэн яасан бэ гэж дагуулж явдаг. Эцсийн солигдоход хаан амар ууртайгаар алхахлаж зочны өрөөлөө явдаг. Тэнд хин сууж байсан бэ гэвэл Улак Ламбарди. Уулзаагүй удсан байш шүү ихэмдээдсэ. Өөрийгөө юу хийж байна гэж бодоо Ламбарди. Ажил үргээ гүйцэтгэж энэ өрөөнд Ламбардигийн тэргүүн байсан ч дураараа хөл тавих боломжгүй гэдгийг та мэдхүү. Энэ бүх хугацаанд хатан 2 дугаар анхиг хордуулж байж. Та мэдэж байсан уу? Одоо бүр хааны гэр бүлийн асуудалд хорд үрхнэ. Иймхэн зүйлээс болж уу? Дээж Ламбарди гэр бүлийн тэргүүн болгон улсын цэргийн хүчний командлагч хэвд яалаа гэж иймхэн хэргийн төлөө хар үрээр тантай уулзахаар ийш ирэхвүлээ. Тэгвэл яагаад тэндэрсэн юм? Агнес энэ жил татврын тайланда эдлэн газраа төлөх татврын талаар их хэмжээгээр бууруулсан гэж мэдүүлсэн байна. Талаас их гинэ. Таныг тэр тухай мэдээгүй л гэж бодож байна. Татврын тайланг харуулсан хүн сэжиг аваад дарагтаа мэдэгдсэн ч дарга нь түүнийг үл тоогоод зогсохгүй үүрэгт ажилласан чөлөөлсөн байна. Энэ нь татвраа бууруулсан нь ч яах вэ? Тийм ч сүртэй асуудал биш. Агнесийн орлого Ламбардитай харьцуулахад өшүүхэн юм байна. Гэсэн ч улс орныхоо төлөө зүтгэх ёстой албан тушаал хаагчид Агнесийн үйлцэн хэргийг нуун дарагдуулж байдаг. Та юу гэж бодож байна? Тэр навчнууд яг одоо юу хийж оволж чадах юм? Ганц үгээр ш дуусахгүй. Бас өөр юу байгаа юм? Хэд хоногийн өмнө Серпрес голын хавьд байдаг. Цэсийн уурхай солигдсон. Дуудлага худалдаагаар ялж уурхайг эзэмшилтэд авсан гэр бүл Фрафорд Серпрес голын хавьд байдаг цэсийн уурхай ямар хамаатай юм? Байж боломгүй юм. Өмнөх эзэн хаан Алтан ургийн нууц өв болгон үлдээсэн уурхай мөн. Энэ хэрэг зөвхөн Алтан ургийн нууц өв залгамжлагдсан явсаар ирсэн гэдгийг хэлэхгүй байхад илүү зүйз. Эрхэм дээдс таныг сайн мэдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Цэсийн уурхай гих нэртэй боловч үнэн хэрэгтээ цэргийн зэв зэвсэг хийхэд ашигладаг төмрийн хүдэр булаатай байгаа газар. Хааны гэр бүлийн зөвшөөрлгүйгээр төмрийн хүдрийн уурхай эзэмшнэ гэдэг өөрсдийн гэсэн цэргийн хүчтэй болохыг санаархаж буй илрэл. Эд баялагаас нь болоод бус. Үүний төлөө эзэмшлээ томруулах гээд байгаа юм. Брафорд бол Агнесийн харьяаны гэр бүл гэдэг бүгд мэднэ. Мдэггүйгээр авсан байх ч боломжгүй. Энэ хэрэгт эрхэм дээдстэй хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээнэ гэдэг чи юу гэсэн үг юм? Агнес хизээнээс ай чимээхээ мэдлгүй дураараа төрөх болсон гэж бодож байна. Хатан хууль ёсны ханхуу төрүүлэх нь мэдээж хэрэг болсон тэр хүнчөөс хойш. Гэвч 2 дугаар ханхууг хатны гарт үлдээснээс хойш Агнес гэр бүл бүр зоримог болж эхэлсэн. Тэд хидл хязгаар гэдэг зүйлийг мэдхээ байсан. Эрхэм дээдсээ юу ч болж байсан. Эцэст хаан ширээ тэднийг болох учраас тэр юм. Би тийм зүйл хийх гээгүй шүү дээ. Та ийм зүйл болно гэж чинээ санаагүй гэж юу? Нэрээ юу? Суул та. Тухтай сууж байгаад яриагаа өргөжлүүлцгээр эрхэм дээдсээ. Тэгсэн ч гэсэн 2 дугаар ханхуу амьд байгаа нь хацтай хэрэг. Тийм гэж юу? Байнгын хор хүртэж байсан ч тэсвэрлээд байгаад амьд үлдсэн. Үннийг хэлэхэд Ламбарди гэр бүлийг хяналтандаа байлгах үргийг Агнес хүлээн зөвшөөрсөн. Таны санаач үнэхээр муугүй байх шүү. Ламбарди эхлээд миний хэлхийг сонссноо? Би таныг буруутгаагүй. Та бол улсын эзэн хаан. Би яаж таныг шүмжилж зүрхлэх вүлээ? Би ойлгож байгаа чинь талархлаа. Гэсэн ч язгууртнуудын түнд эрэх тэгш байдал чухал мэдэж байна. Гэвч Агнес та хитрхи давраачлаа.
Агнесыг амтан тижээж байхдаа хитрхи эрхлүүлвэл айжимийнхээ мэдгээ байждаг юм шүү. Нэг гинжлэх цаг нь болсон. Өв залгамжлагчийг сонгох хэрэг таны гарт юм чинь. Хоёрдугаар анхүү амьд үлдсэн гэдэг нь өөрөө увайгүй том толгойлсныг дарах зэвсэг босуу. Гэхдээ бүх иргэд намайг хатан чин сэтгэлээсээ хайртай гэдгийг мэдэн шүү дээ. Тиймээс гинт Агнесаас нүүр буруулах нь бусад гэрүүлж бас хэцүү биш гэж юу? Яасан ч өчүүхэн бололтой навшир. Залтай төрх нь Агнесаа сайхан төсөн байх чинь. Гэсэн ч өвөр дээрх барайн бамбартаа хоолоогоо хазуулчихад яаж суухыг хараад л байна шүү. Эрхэм дээдсээ та юу ч хийж хаах шаардлагагүй. Юу гэсэн үг вэ? Би дуртай хорон санаатны дүр тоглож өг. Ингэж хэлээд эсцэн солигдноо. Чи үнийг санаж байна уу? Өнгөрсөн удаа төгсөн чихэр бас шинэ Мелокийн юм авчирсан. Чи дахин хордохгүй л дээ. Гэхдээ чамд шаардлагатай юм тэжээлүүдийг өгөхөд энэ хэрэгтэй байх. Тэгээд энэ болохоор мөнгө бас чамд хэрэгтэй байж магадгүй юм. Энэ бол хар үнэгэн зах. Дулаахан бас зөөлхөн юм аа. Мэдээж тийм байх шүү дээ. Амар үнэтэй юм чинь. Зүгээр нэг үнэгнээ арьс гэхэд 3 дахин үнэтэй. Бүр 3 дахин шүү. Бүр 2 сарын халаасны мөнгөө цуглуулж иж нэг юм авсан юм. Үнийг чамд онцгойлон авсан юм. Тиймээс битгий хөлдөөд өгчээрээ байнга зүүж яваарай. Энэ бүгдийг чамд өгөхөр бэлгэлсэн юм шүү. Тийм ээ. Дараа нь ирэхэд чамд хэрэгтэй зүйл авчирна гэж хэлсэндээ. Тэгэхээр би чиний тухай их зүйл бодсон байдаг. Чи намайг боддог байсан гэж юу? Ферентиа, би үнэхээр баяртай байна. Эрэгтэй хүүхэд яаж юм хөөрхөн байж болдог байна? Нэрээ бодоод байсан чинь би хамгийн чухал зүйлээ өгөөгүй байгаа мэн. Үүнийг ав. Энэ юу вэ? Модон сэлэм. Хардаа яг ингээд жинхэнэ сэлэм шиг харагддаг. Үнэхээр сайн модоор хийсэн учраас юуны ч урдаас тэмцэж чадна. Чи сэлэм хэрхэн ашиглаж мэдхүү? Жаахан л мэднэ. Энд ирэхээс 2 сарын өмнө жоохон туршиж байсан. Маа үүнийг ав. Баруун сэлмийн ашиглах гарын авлага гинү. Тийм л дээ. Энэ түн түүх соёлыг ёс зүгээр нь сурах цаг болсоныг баталгаа. Тийм ээ. Энэ бол ариун нандин зүйл юм. Бүх эзэнт гүрний хүлэг бааtruуд дээд зэргийн сэлмийн чадвар техникийг эзэмших шаардлагатай байдаг. Гэхдээ энэ сэлэм ашиглах арга авлага үнэндээ ер нь бол өмнөх баруун гэр бүлийн тэргүүн эзэн хааны гэр бүл тарааж өгсөн юм. Тэгэхээр энэ эзэнт гүрэнд ашиглагдаж байгаагийн уулбарын жинхэнэ хөлбөр нь гэсэн үг үү? Тийм ээ. Одоо бараг 5 ч хүрэхгүй хуулбар үлдсэн байна. Чи ч бас хурдан ойлгох юм аа. Мөн үнэнч байдлаа харуулсны хариуд эзэн хааны гэр бүлийн урвалтаас болж агнесчуудад газар булаалгаж байхад ч хайхрамжгүй хандж устгахтын ирэмдээр ирж байсан. Ямартай ч чи наад номоо уншиж тархиндаа сийлээд сурч авах хэрэгтэй. Тэгээд наад чадваруудаа өөрийн болго. Гэхдээ чамд бүр мөсөн өгөөгүй шүү. Ирээдүйд өөр нэгэн хэрэгтэй хүн гарч ирэх юм бол шууд дамжуулж өгөх хэрэгтэй шүү. Би хүсэхгүй байна. Чисээ юу гэсэн бэ? Үдий хүртэл дуулууртай байсан. Яагаад одоо гинэ зөрүүлээд эхлэв? Нөгөө чамд хэлсэн шүү дээ. Наадах чинь чамд бүр өгөөгүй гэж хэлсэн шүү дээ. Альвэ? Жинхэнэ эзэнд байгаа гэж хэлээд байна шүү дээ. Золиг минь. Энэ бол миний чамайг амжилтанд хүргэх төлөвлөгөө. Би дараа нь чамд заавал арай илүү аваад өгнө. Альвэ? Би амлаж байна. Гэхдээ би чиний өгснийг өөр хүнд өгмөөргүй л байна шүү дээ. Тэрнтэй шудраг буш юм аа. Хэрвээ чи ийм зүйл хэлээд байх юм бол би ятгах чадахгүй шүү дээ. За сайн байна. Оронд нь би чамд жигнэмэг өгье. Чи сайн хүн байсан болохоор чамд өгч байгаа юм шүү. Манай тогоочийн хийсэн чоколадтай жигнэмэг дэлхийн хамгийн амттай нь. Энэ зөвхөн чамд зориулагдсан тусгай шагнал байгаа юм шүү. Тиймээс бүгдийг нь ганцаараа эзэн ч болно. Амттанд дуртай бололтой эцтэй гэхэд тэр зүгээр нэгэн хүүхэд шүү дээ. Тэгэхээр түүнд авчирсан бүх зүйлээ өгчихсөн гэж бодож байна. Тэгвэл одоо жаах унтаж амрыг. Тийм ээ би зүгээр жаахан эрт гараад ирчихсэн болохоор нойр хүрээд байна. Надад санаа зовох хэрэггүй. Жаахан унтчихъя. Чи үнэхээр эргээд ирлээ. Чи амлалтандаа хүрлээ Ферентиа. Тэр хоёрыг унтаж байх хойгуур өмнө баруун гэр бүлийн авхай үйлчлэгч байсан. Тэр нэг залуутай цуг алхаад ирж идэг. Тэр залуу хаалга онгойлгох гэд гинт манай Фриз ухсхийн сэлмээрээ цохиод авдаг. Манай хүн чинь бүр аймаг. Чи хин бэ? Гэд байж итл манай Ферентиа сэрдэгэ. Фриз модон сэлмээ барьчихсан эзэн хааны зарцыг сөдүүлэн зогсно. Эрхэмдээцээ бид с жигтэй хүмүүс бишээ гэд хэлээд байна шүү дээ. Би чамд итгэхгүй байна. Ламбардын авхай гуй тэрэнд хэлээд өгөөч. Шинэ ордныг энэ залуу хариуцж авч байгаа юм биз дээ. Тийм ээ. Мөн миний би Кэтлэн баруун болон энэ бүдүүлэг амтан бит хоёр одооноос эхлэн 2 дугаар ханхүү анхаарал халамж тавьж байхаар болсон. Кэтлэн авхай та эрхэм дээдс намайг гих анхны сэтгэлийг сүрүүлчихлээ штэ. Аль гэдгийг таагүй сэтгэлтэй болчихсон гэж бодож байна. Тиймээс дуугаа ид. Энэ миний бодож байснаас ч илүү хурдан болчихлоо. Өвөө явснаас хойш хэдэн цаг л өнгөрч байна. Учир нь гүн өөрөө хөдөлсөн болохоор тэгж байгаа юм. Тэгвэл одоо 2 дугаар ханхүү албан ёсоор мэдчихлээ. Бид 2 дугаар ханхүү дүүшлэх хүмүүс. Намайг Кэтлэн барон гэдэг. Харин намайг Клаус Хенрик гэдэг. Өмнө дурдсанчлан бид хоёр 2 дугаар ханхүүг шинэ ордонд нь аваачаар ирсэн. Таны ордон Хатан хааны ордноос хол учир бид өглөөний цайгаа уухаар хурдан хөдлөх хэрэгтэй байна. Юу гинэ? Ямар газар очих гэж байгаа юм бэ? Хенрик бол Ламбарди гэр бүлийн Хариат гэр бүл. За яг уу манай өвөө л энэ эдийг нийлүүлж Фризийг харахаар болсон юм байх та. Эрхэмдээцээ Флок ордон байх болно. Эзэн хаан ханхүү байхдаа өссөн газар. Эзэн хааны ордны дотроос хамгийн томоосоо 3-т орох болно. Одоо заслан дутуу төлмөг хിവэрэ байгаач. Гэтэ өмнө нь байсан хашаас чинь хамаагүй илүү гоё байх болно.
гэж хэлээд тэднэр цай уухаар явдаг. Харин манай Фриз жоох итгэж ядаад айцтайгаар сэлмээ барьсан чигээрээ алхна. Жир нь ямар ч жоохон хүүхэд өмнө нь дандаа таарлцсан болгон өөрийг нь хордуулж алах гэж оролддог, дандаа зодддог, нүддэг, хор өгдөг, хамгийн айртай байсан хүмүүс нь алуулдаг. Тийм л байсан болохоор манай Фриз айцтай байх нь аргагүй л дээ. Тэгээд ороод ирэхэд ширээ дүүрэн хоолтой өгдөг. Манай Фринтэй чинь гайхаж байгаа юм. Ийм их хоолтой байгаа мó? Димээ хааны гэр бүлийн гишүүн 1-р анхуугийн хоолны хувьд ядаж 3-1-ээр нь хооллох хэрэгтэй гэж бид бодож байна. 1-р анхуу тэгэхээр энэс 3 дахин их хоол иддэг гэсэн. Иддэг ч гэжтэй зүгээр олон хоол тавьчихдаг. Ихэнхийн нэг жоохон амсан болоод үлцийг хайчиж байгаа байхгүй юу? Үлцийг нэг зарцнаар иддэг юм уу? Эсвэл нохоо мохоо тоолдог юм уу? Мэдэхгүй. Тэр их хоол хаашаа алгуулдаг мэддэхгүй. Фриз жоохон айцтайгаар энэ хоолнд хор байж магадгүй гэж бодоод идэгдвэ. Тэгэхэд манай хүн чи айцгүй шууд талхан дээр маал төлөхгээл үнэхээр гоё байна уу? Ламбардын харшийн хоолыг үүсэхгүй ч гэлээд ажгүй юм гэж бодсон шигээ идээд эхэлдэг. Фриз бүр айчихсан. Гар нь чичирхнээд идэж чадахгүй байгаа манай Фринти хараад гарнаас нь бариад Фриз зүгээрээ чи ингэтлээ хайх хэрэггүй. Манай өвөө. Үгүй Ламбардын үргэлж амлалтандаа хүрдэг юм. Кейтлин Клаус хоёр бол бидний хүмүүс. Чиний амьдрал өмнөх удаагийнхаас чин өөр байх болно. Тийм байлгахын тулд би энд ирсэн. Маа энийг Фриз альвэ? Надад итгэхгүй байх гэж юу? Гээл гарнаас нь хазаад идэгдэгэ. Бүр байгаа байдлыг хараад байгаа амар хөөрхөн. Аргагүй манай хүн чинь итгэж болохоор хоол анх удаага идэж байгаа болооч тэр амлуугаа ястад нүлж өгдгөө. Ястад айгүй ихээр нь олж ихээл. Тэгээд манай Фринтэй явахаар болдгоо. Ламбардын гэр бүлийн дүрмд би танарт өмнө нь хэлжсэн да. 2-р парт дээр өлөө 3-р парт дээр 13 нас хүрээгүй бол ордноос дур мэдэж гарч болохгүй. 11 нас хүрээгүй бол бүр гарч огт болохгүй. Тийм болохоор 11 нас хүртлээ хоёулаа уулзах чадахгүй. Ламбардын гэр бүлийн хуулийг байдаг юм. Тиймээс Фриз хэрвээ чамд зүгээр гэвэл хоёулаа захиа солилцож байх уу? Захиа. Яг тийм ээ. Кейтлин авха Ламбардын идэлд үе точлох гэж ирэх юм чинь тэр үед чи байгаа юу хийж байгаагаа хоолоо сайн идэж байгаа юу? Дасгал сургууль хийж байгаа юу? Ордны хүмүүс чамд ямар хандж гин гих мэтчлэн жижиг шажиг зүйлүүд юу ч байсан хамаагүй надлуу бичиж байгаарай. Тэгвэл би чамайг хэр сайн сууж байгааг мэдэж болно. Бас манай өвөө амтлантаа хүрч байгаа эсхийг би бүгднийг мэдэх боломжтой болно. Чи ч гэсэн надлуу бичих юм уу? Яа, чи ч гэсэн надлуу бичээж юу тохиолдож байгаагаа, юу идсэн гээл өөрийнхөө тухай бүгдийг надад бичээж. Бас чи тэр зүйлээ бичих бүртээ намайг бодох уу? Мэдээж. Тэгвэл надад амал мэдээж. Энэ үеэр хатан бүр галзуурсан юм шиг уралж явж идэг. Эрхэм дээцээ гой хүлээлдэ. Хатан бүр айгүй ууртайгаар ямар ч хүн цогсоож дийлэхгүй. Ууртай башрагтал хаалгыг нэвт цохиод ороод ирдэг. Хаа энэ үед юу ч болоогүй юм шиг. Өө чи ирчихсэн үү? Ийм их эзэн хааны ордонд яах гэж ирсэн юм? Ламбардын гэр бүлийн тэргүүн энд байгаа юм хаа. Бидэнтэй зүг сайн авахгүй биз? Ямар ч тач эрхэм дээц минь. Одоо явахгүй бол болохгүй хэмээ имэж байна. Гэхдээ яагаад явах гээд байгаа юм бэ? Битгий тэгж хэлдэ Ламбардыг дахиад жаахан байгаач. Гүйцэх хэрэгтэй ажил байна. Үүнээс гадна эрхэм дээцтэй санаа зовсон ажлууд байгаа биз дээ. Тийм байхад би хэрхэн таны цагаас үр зүрхлэх вүлээ? Юу гэж дээ? Тэрийг надад Ламбардын танаас өөр чухал зүйл гэж юу байх вэ? Тэгвэл ядаж би таныг сүү хүртэл чин гаргаж өгье дөө. Эрхэм дээцээ би энд нэг зүйлийн талаар хэлцэх гэж ирлээ. Тэр нөгөө 2-р ханхууд ордон өгсөн гинэ. Тэр хэдийн 10 нас хүрсэн. Өөрийн гисэн ордонтой болох цаг нь ирсэн. Тэр эзэн хааны гэр бүлийн нэг гишүүн юм чин. Энэ байдаг л нэг зүйл биш гэж юу? Юу гинэ? Тэр хизээ байдлаа 2-р ханхууд анхаардаг болчихсон юм бэ? гэж хэлээд уурандаа багтарч байхад рулак гарахаар өгөө. Манай хүнч тэнчэнэ. Уурандаа шатаж үлдээ. Хичнээн их ууралсандаа хумсаараа гараад сүхлээд шивгчин чайгаал. Та зүгээр үү? Та жоохон тайвшрах хэрэгтэй байна. Тэр өчүүхэн амттыг алчдаг л байж тээ гэж хэлээд эсцэн солигноо. Манай Фриз Фринтиал руу захиа бичиж байгаа болтой. Захианда тэр сэлмийн урлаг сурч байгаагаа эзэн хааны хүлэг баатар надад хичээл зааж өгсөн гэх мэтийн наад захын зүйлээ өдөр тутмын юм байн хүчээс тээ. Энийг сонссон Фринтиа аавынхын төрсөн өдрийн бэлэг болгож морь өгсөн тухай, мориноос хэр их айж байгаа тухайгаа, хичээнгүйлэн суралцаж байгаа тухайгаач хоорондоо өдөр шингүү бичилцдэг болов. Захиа бүртээ би ч юм чамайг санаж гин гэдэг үгийг хоорондоо айгүй их бичилцдэг болсон. Энэ хоёрын сэтгэл ер нь бие биенлгөө татагдаад байгааг илэрл юм болов да. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Фриз том болоод манай Тяж том болно. Хоорондоо их хэмжээний бэлэг солилцоол манай тэр бүр амар хөөрхөн улаан өнгийн бадмарган ингрийн зүйлт өгдөг. Түүнийг нь хатан хараад уурандаа багтарсан гэж байгаа байхгүй юу? Ягаад вэ гэсэн чинь айгүй бол ийм үнэтэй зүйлийг хаан л өгч чадна. Тийм болохоор хаан л энэ бүсэн байна гэж бодоо. Дараагийн хаанд нэр дэвшигч болох гээд байна гэдэг үндсэн дээрээс хардаг. Бас манай Фриз Аврагаа нээсэн байдаг. Авра гэдэг нь хүлэг баатруудын дунд хүчээ нээсэн. Айгүй өндөр хүч чадалтай. Энгийн үнээс 5 дахин илүү хүчтэй бол. Зарим тохиолдолд 100 мянган цэргийн эсрэг ганцаараа тулдаад ялт авчрах хэмжээний хүч чадал гэсэн үг. Тэгээд хитрхийн эрт хүзрөөд илгэх хэрэггүйгээд өөрийнхөө Авратай гэдгээ зөвхөн Фринтиад л хэлж байгаа гинэ. Бусдад ногт хэлээгүй. Тийм өөрхөн хоорондоо бичиж байгаа загтууд нь хөтл тийм өөрхөн байхтай. Ингээ бэж идэл гаднаас нэг
үйлчлэгч орж ирнэ. Энэ хэн байсан бэ гэвэл манай Ферентиагийн дотны найз болон өөрийнх нь үйлчлэгч Лорел гэдэг нэртэй эмэгтэй байдаг. Өөрөөс нь арай жоохон ихчмэд бол та. Өөрт нь айгүй их санаа тавьдаг. Та хинтэйгээ байнгын загтал бичээд идэгин. Танаас ямар их гоё үнэртэй цэцэгнүүд хурж ирдгийн. Энэ хавьд огт харж байгаагүй цэцэгнүүд байна ч гэх чигшээний хоорондоо юм шивнэлдээл октын нууцхан юм хоорондоо ярилцдаг хүмүүс л гэсэн. Тэгсэн мөртлөөс фризээс ирсэн гэдгийг ч огт хэлэхгүй байгаа даа. Ингээ байж идэл галаахан эрхэм ороод ирдгээ. Энэ галаахан эрхмийн жиг төрсөн дүүн эцэг нэгтэй дүүн байдгаа тэр эмэгтэй бол. Ахаа гэд ороод ирсэн чинь. Үгүй та бол Дрил гэр бүлийн хүн. Яс суртахунгүйгээр танд би хандаж яач чадахгүй. Та миний ах байж яага надад мөхийн ослоод байгаа юм бэ? Энэ үедээ зэрэгцэж манай Ферентиа. Миний хичээл эхлэх цаг болчих шиг боллоо. Хэрвээ зүгээр гэвэл галтайгоо цайж гинмэг гихмэтээ ойр зүрийн зүйл аваад ирээч. За авхаа. Каригийн эрхмээ хичээл эхэлсэн тохиолдолд Лорел ч энд байх эрхгүй. Жаахан зөөлөн хандсан дээргүй юу? Өнгөн талдаа бол хичээл намайг тэргүүн болоход бэлтгэж байгаа хэрэг. Нөгөө талдаа миний бизнесийн үйл ажиллагааг тэлж байгаа нэг хэлбэр. Дрил гэр бүлийн анхны охин. Энэ гэр бүлийн нэрийг авч явах эрхгүй хүнийг ахаа гэж дуудах нь зохисгүй гэж би бодож байна. Тийм учраас л манай Каригийн эрхэм өөрийнхөө дүү хизээч юу гэж дуудахгүй, дүүгээ гэж бодохгүй, илүү хүндэтгэж харьцаад байгаа юм л да. Харин Каригийн эрхэм энэ хоёр илүү том бизнесүүд рүү гар дүрж, илүү том зах зээлүүдийг өөртөө бацах санаатай байгаа. Ил тарагдана. Энэ үеэр харин галахны хувцсны дэлгүүр өндөр ашигтай ажиллаж, зах зээлээ хамж, улс орондоо дээгүр бичигдэх компани болсон байдаг. Манай хүн ч тэрийг нь цааш нь илүү үр дүнтэй ашиглаж, аавынхаа компанийг илүү өргөн дэлгэр компани болгох дээр нь анхаарч Каригийн эрхмээр туслуулж байгаа. Тэгээд бас өөрийнхөө ирээдүйн бизнесийг ч гэсэн хоорондоо ярилцаж хийхээр төлөвлөөд нэг шийдэлд хүрэхээр болцсон байдаг. За ингээд part 6 дууслаа. Та нарт амлсан ясандаа уг нь бол шинийн 1-2 дааг нь л оруулчихгээд нэлийн сэтгэлээ даанч чадсангүй. Тэгтээ юутай шинэ уучрахаас өмнө буюу шинийн 3 даа юутаж оруулж чадлаа. Лайк, саба дараагүй хүмүүс байвал заавал дарахаа хизээж битгий мартаарай. Тэгвэл дараагийн бичлэг илүү хурдан ороод байгаа болно.